Дельфин Лалори. Гоо сайхны цаадах чимээгүй там. Нью Орлеан хотын хуучин гудамжууд өнөөдөр ч зочдын анхаарлыг татсаар байдаг. Төмөр хашлага бүхий Балкан, Франц хэв маягийн барилга, халуун агаар холилдсон соёл. Энэ хотод цаг хугацаа удаан урсдаг мэт санагдана. Харин 19-р зууны ихэнх үед Нью Орлеан бол зөвхөн хөгжим, баяр цэнгэл төдийгүй боолчлолын тогтолцоонд тулгуурласан харгас бодит байдлын хот байв. Хүмүүсийн инээд бүжгийн дунд хинч харахыг хүсдэггүй завлан нуугдаж байсан юм. Яг ийм хотод Дельфин Лалори хэмээх эмэгтэй амьдарч байлаа. Тэр нийгмийн дээдсийн хүрээлэлд төрж өссөн. Франц гаралтай, язгууртны удамтай, боловсралтай, сайхан ааштай, гадаад төрхөөрөө олонний анхаарлыг татдаг эмэгтэй байв. Хүмүүс түүнийг хармагцаа сайн эхнэр, ёс суртахуунтай хатагтай, бурхан дойр хэмээн боддог байсан. Түүний нэрийг сүмд хандив өгдөг, ядуу хүмүүст тусалдаг, нийгмийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог эмэгтэйчүүдийн тоонд оруулдаг байлаа. Гэвч түүний амьдралын энэ гялгар тал бодит мөн чанарыг нь бүрэн илэрхийлдэггүй байв. Дельфин 3 удаа гэрэлсэн. Түүний анхны нөхөр богино хугацаанд нас орсон бол дараагийн 2 нөхөр нь ч мөн адил түүнээс төрүүлэн хорвоог орхисон. Энэ нь тухайн үед хэн нэгний анхаарлыг татах үйс хачирхалтай зүйл мэт санагдаагүй. Харин ч залуу баян бэлэвсэн эмэгтэй хэмээн Дельфиний нийгмийн байр суурь улам бэхжиж тэр асар их хөрөнгийн эзэн болж үлдсэн. Түүний эд хөрөнгөд олон боол багтаж байв. Боолчлол тухайн цаг үед хууль ёсны хэвийн мэт хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо байсан тул боол эзэмшдэг нь нууц биш. Гэвч Дельфиний боолгодын байдал бусад айлуудынхаас илт өөр байсныг зарим хүмүүс анзаарч эхэлсэн. Боолууд нь хит турж идсэн, нүдэндээ айдас дээсэн, бие дээрээ сорвтой харагддаг гэжээ. Зарим хөршүүд түүний харшийн цонхоор шүн дунд хачин дуу чимээ сонсогддог тухай хожим дурдсан байдаг. Гэхдээ боолын дуу хоолойг хэн ч сонсдоггүй нийгэмд энэ бүхэн ноцтой анхаарал татахгүй хөнгөрч байв. Боол гэдэг бол тухайн цаг үед хүн гэхээсээ илүү өмч байлаа. Энэ ойлголт Дельфинд аимшигыг нууцлах төгс халгавч болж өгсөн юм. Түүний байшин роял гудамжинд байрладаг байв. Гаднаасаа бол тансаг харш, зочид ирж очдог, үдшилэг тасардаггүй, хөгжим ихшгэлдэг газар. Харин дээд давхрын хаалга байнга цоочтой, хинт ч нээгддэггүй байжээ. Энэ бол Дельфиний жинхэнэ ертөнц байсан. 1843 оны тэр өдөр бүх зүйл ил болж эхэлсэн. Гал гинэт гарсан. Галтгоонд ажилдаг боол эмэгтэй галд өртөг шахсан байдалтай болцсон бөгөөд тэр эмэгтэй өөрөө гал тавьснаа хүлээн зөвшөөрсөн. Учир нь түүнд өөр гарц байгаагүй. Түүнийг дээд давхарч шийтгэл хүлээж байсныг тэндээс амьд гарах найдвар байгаагүйг тэр ойлгосон байв. Гал бол түүний сүүлчийн оролдлого байжээ. Хэн нэгэн үннийг олж хараасаа гэсэн цөхрөлт. Гас сөнөгчд байшинг нэгжих үед дээд давхрын хаалттай өрөөг онгойлгож хүн төрлөختний түүхэнд үлдэх аимшигтай дүр зургийг харсан байна. Боолуудыг гинжилж, ханан дойж, хөдөлж чадахгүй байдалд удаан хугацаанд хорсон байв. Зарим нь амьд байсан ч яс нь хугарсан, шарх нь идээлж, бие нь хүнд гэмтэл авсан байжээ. Зарим гэрч энэ бол шийтгэл биш, тамлал байсан гэж хожим мэдүүлсэн байдаг. Энэ бол ганц удаагийн уур хилэнгийн илрэл биш байв. Харин системтэй удаан хугацаанд зориуд хийгдсэн харгислал байсан нь тодорхой болжээ. Мэдээ хот даяар тарж хүмүүсийн уур хилэн дэлбэрэв. Нью Орлеаны иргэд Дельфиний байшин бүслэн эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэж харшийг нь балгас болгосон. Энэ бол олон нийт анх удаа боолчлолын харгас нүрийг нүдэрээ харсан мөчүүдийн нэг байв. Гэвч энэ уур хилэн Дельфинд хүрч чадаагүй. Тэр аль хэдийн зогтсон байлаа. Дельфин Лалори бомтоор дамжин Франц руу дөрвөж тэндээ үлдсэн гэдэг. Түүний амьдралын сүүлийн жилүүдийн талаар мэдээлэл хомс. Зарим баримтад тэр Парист чимээгүй амьдарч нас орсон гэж тэмдэглэгдсэн байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь тэр ямар ч шүүхэн шийтгэл хүлээгээгүй. Түүхчид түүний хэргийг өнөөдөр ч янз бүрээр тайлбарладаг. Зарим нь тухайн үеийн сонины нийтлэл хэтрүүлэгтэй байж магадгүй гэж үздэг. Гэхдээ боолуудын бие махбодын байдал, гэрчийн мэдүүлгүүд, албан ёсны тэмдэглэлүүд энэ зүйлийг маргаангүй харуулдаг. Тэнд аимшиг болсон. Дельфин Лалори бол хувь хүний харгас зан чанарын илэрхийлэл төдий биш.
Тэр бол нийгмийн тогтолцоо хэрхэн аимшигыг зөвшөөрч нуун далдалж чаддгийг харуулсан бодит жишээ юм. Боолчлалын тогтолцоо байгаагүй бол түүний харгислал ийм удаан үргэлжилж чадахгүй байсан. Нийгэм өөрөө түүнийг хамгаалж байв. Өнөөдөр түүний байшин жуулчдын сонирхлыг татдаг газар болсон. Сүнс үзэгддэг, хараал идсэн гих домог олон. Гэвч жинхэнэ аимшиг нь сүнс биш. Харин нэгэн цагт амьд байсан, инээмсэглэж байсан, ёс суртахуунтай хэмээн хүндлэгдэж байсан эмэгтэй хяналтгүй эрх мэдэлтэй байхдаа юу хийж чадсны бодит түүх юм. Дэлфийн Лалоригийн нэр түүхэнд цагаатгагдаагүй. Гэхдээ мартагдаагүй. Түүний түүх бидэнд нэг чухал зүйлийг сануулдаг. Аимшиг заавал харанхуй гудамжинд байдаггүй. Заримдаа аимшиг хамгийн гоёмсог байшинд, хамгийн намуун инээмсэглэлийн цаана, хамгийн ёс суртахуунтай дүрийн ард нуугдаж байдаг. Джейн Топан. Асрамжийн газрын чимээгүй үхэл. Хүн өвдөх үедээ бусдаас нэг л зүйл хүсдэг. Тэр бол итгэл. Өвчтөн орон дээрээ хэвтэж хөдөлж чадахгүй, заримдаа ярьж чадахгүй хэвтэхдээ эмч цэвлэгчийн гараас өөр хамгаалалтгүй болдог. Асрамжийн газар эмнэлэг гэдэг үг өөрөө аюулгүй байдал, инрэл, хамгаалалтыг илэрхийлдэг. Харин яг энэ итгэл дээр тулгуурласан орчин хамгийн чимээгүй, хамгийн удаан үргэлжилдэг аимшигыг төрүүлэх боломжтой байдаг. 19-р зууны сүүлийн үеийн Америкт ангаах ухаан өнөөгийн шиг нарийн хөгжөөгүй. Эмийн найрлага, тунгийн хяналт сул, өвчтний үхлийг ихэнхдээ байгалийн шалтгаан гэж бүртгэдэг байв. Хөгшин, архаг өвчтэй хүмүүсийн үхэл асрамжийн газарт энгийн үзэгдэл байсан тул нэг үхэл нөгөөгийнхөө дунд анзаарагдахгүй алга болдог. Энэ л орчинд Джейн Топан гэдэг эмэгтэй олон жилийн турш хинч сэжиглээгүй, хинч анзаараагүй, хинч зогсоогоогүй аимшигыг бүтээжээ. Джейн Топан анхнаасаа алуурчин байгаагүй. Тэр ядуу амьдралтай, тогт үргүй хүүхэд нас өнгөрөөсөн. Эцэг эх нь архинд орж гэр бүлэн задарч Джейн бага наснда асрамжинд шилжсэн. Тэр орчин хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг өнөөдөр бид ойлгодогч тухайн үед хинч анзаардаггүй байв. Хайр халамж дутсан, хяналттай орчинд үссэн Джейн хүмүүст ойртох, тэдний итгэлийг олох арга барилыг эрт сурсан байж магадгүй. Тэр сувилагч болохоор шийдсэн нь санамсаргүй сонголт биш байлаа. Сувилагч гэдэг бол хүний бие, эм, өвдөлт, үхэлд хамгийн ойр зогсдог мэрэгжил. Джейн эмнэлэгт ажиллаж эхлэхдээ бусдаас илүү анхааралтай, илүү халамжтай мэт харагддаг байсан. Өвчтнүүд түүнийг сайн бүсгүй, гараа зөөлөн хүрэгдэг, шүнж хажууд байж өгдөг гэж ярьдаг байв. Зарим нь түүнийг ирэхэд тайвширдаг, зарим нь түүнд бүхнээ ярьдаг байжээ. Гэвч энэ халамжийн цаана өөр зорилго байв. Джейн өвчтнүүдэд эм өгөхдөө тунг нь маш нарийн өөрчилдөг байсан. Тэр үхлийг шууд авчирдаггүй, харин аажмаар хяналттайгаар яг өөрийн хүссэн мөчөд ирэхээр төлөвлөдөг байв. Зарим өвчтөн гинэт модно, дараа нь түр сайжирна, дахин модно. Энэ нь эмч бусад ажилтнуудад өвчний явц мэт харагддаг байлаа. Харин Джейн тэдний орны дэргэд сууж, судас цохилохыг нь ажиглаж, амьсгал тасрах мөчийг хүлээдэг байжээ. Аимшигтай нь тэр энэ бүхнийг мөнгө, ашиг хонжоо, өшөө авалтын төлөө хийдэггүй байсан. Мөрдөн байцаалтын явцад Джейн өөрөө хүлээн зөвшөөрсөн нэг зүйл бий. Тэр үхлийг судалж, мэдэрч, өөрийн мэдлэлд байлгах хүсэлтэй байсан. Хүн өөхөх мөчөд ямар байдалд ордог, айдас төрдөг үү, тайвширдаг үү, эсвэл бүр итгэдэг хിവэрэ байдаг үү? Тэр үүнийг мэдхийг хүссэн гэж ярьсан нь түүнийг жирийн гэмт хэрэгтнээс ялгаж өгдөг. Асрамжийн газарт үхэл элбэг байсан тул олон жилийн турш хинч түүнийг анзаараагүй. Өвчтнүүдийн ар гэр ховор ирдэг, зарим нь огт асууж сургалдаггүй. Баримт бичиг хялбархан бүглэгдэнэ. Зүрхний дутагдал, насжилт, өвчний хүндрэл гих үгс үхлийг далдлах төгс шалтгаан байв. Джейн энэ системийг маш сайн ойлгосон байжээ. Тэр зөвхөн асрамжийн газрын хөгшөд өвчтнүүдээр хязгаарлагдаагүй. Зарим мэдээллээр тэр ойр дотны хүмүүс танилуудтаач ижил аргаар хор өгсөн байж болцошгүй гэж үздэг. Гэвч тухайн үеийн мөрдөн шалгалт нотлох баримтын хязгаарлагдмал байдал бодит тоог хизээж тогтоож чадаагүй. Зарим их сурвалжид түүний хохирогч 30 гаруй гэж,
заримд нь 100-д төгсөн гэж дурддаг. Энэ тодорхойгүй байдал өөрөө айдас төрүүлдэг. Учир нь бодит тоо хизээч ил гараагүй. Джейн илчлэгдэх эхлэл нь санамсаргүй байв. Зарим өвчтнүүдийн үхэл хит ойр ойрхон тавтагдж, нэг ижил сувлагчийн элчтэй давхцаж байгааг анзаарсан хүмүүс гарч ирсэн. Гэсэн ч анхандаа хинч шууд буруутгаагүй. Учир нь тэр итгэл төрүүлдэг, ээлдэг сайн хүн байсан. Итгэл бол түүний хамгийн хүчтэй хамгаалалт байв. Баривчлагдсны дараа Джейн тайван байсан гэдэг. Тэр сандраагүй, өгөөсгээгүй, харин ч хийсэн үйлдэлээ логиктой тайлбарлаж, сэтгэл хангалуун мэт ярьж байсан тухай тэмдэглэл үлдсэн байдаг. Энэ нь мөрдөгчдийг хамгийн ихээр цочроосон, аимшигт үйлдэл хийсэн хүн гэмшиж, айж, уйлна гэсэн төсөөлөл энд нурж байлаа. Шүүх түүнийг цаазаар аваагүй, түүнийг сэтгцийн хувьд аюултай гэж үзэн, насан туршид нь сэтгцийн эмнэлэгт хорсон. Тэр тэнд олон 10 жил амьдарч нас барсан. Энэ нь бас л нэг айц төрүүлэн бодит үнэн. Тэр амьд үлдсэн, харин түүний хохирогчд хизээж дуурч чадаагүй. Джейн Топон бол нэг эмэгтэй түүхтүүдий биш. Тэр бол системийн тол юм. Итгэлд тулгуурласан байгууллага хяналтгүй үедээ ямар аюултай болж чаддгийг, инрэл нэрийн дор аимшиг хэрхэн нуугдаж болдгийг харуулсан бодит жишээ. Асрамжийн газар гэдэг үг өнөөдөр ч бидэнд тайвшрал төрүүлдэг. Гэхдээ энэ түүхээс хойш нэг асуулт зайлшгүй үлдэнэ. Хэрвээ чиний амьдрал чиний гарыг хатгаж байгаа хүний гарт бүрэн даатгагдсан бол чи тэр хүнийг үнэхээр таньж чадах уу? Үхэл чиний орны дэргэд сууж, чиний төлөө санаа зовж байгаа мэт харагдвал чи түүнийг ялгаж харах уу? Аимшиг заримдаа хашгирдаггүй. Тэр чимээгүйхэн зөөлөн дуугаар ярьж, итгэл төрүүлж, хүлээлгэж байгаад ирдэг.